хүчин хүн дүрж шунж тэр дүрийн төлөө зүрх сэтгэлээ зориулж тэгж ажиллаж амьдрахгүй бол энэ театрт юу н байж яах гэсэн. Тийм хэдхэн төгрөгний цалин аваад амьдрал сайхан болохгүй л шүү дээ. Сайхан болохгүй л юм. Энэ театрт байгаа уран бүтээлчд бүгдээрээ юуны төлөө энд ажиллаж амьдраад байгаа. Энэ театр урлагт хайртай учраас, энд дүр хийхийг хүсдэг учраас, энэ тайзан дээр амьдрахыг хүсдэг учраас энэ театрт байгаа хүмүүс өнөөдөр энд амжираад байгаа болохоос нэг сая хэдэн 100 мянган төгрөгийн, сая 400 мянган төгрөгийн цалин тий. Өнөөдрийн нийгэмд бол мэрэгжлийн урлагийн байгууллага тий 1 номерын академик театр хичээд энэ бол үнэхээр хангалтгүй цалин. Тийм. Үнэхээр хангалтгүй шүү. Тэгээ өнөөдөр инфляц ямар төвшөнд байна? Амьдралын төвшин ямар байна? Тэ? Тэгэхэд одоо энэ бол хангалтгүй байхгүй юу? Тэгээ бид нэр эндээс ийм цалин аваад сэтгэл ханамжтай гэд гадуур ярьдаг шүү. Театрт ажилладаг энэ хүмүүс нэг төрөөс бэлэн мөнгө гордоол зүгээр нэг цалин аваад бийжэд хүмүүс ямар ч авьяасгүй хүмүүс театрт байдаг гэж. Гүү штэ. Гүү байхгүй. Ингээ авьяастай. Жинхэнэ авьяастай, жинхэнэ сэтгэлтэй, жинхэнэ зүрхтэй, жинхэнэ мэрэгжилтэй үнэнч амьдралын эрх ашигаас илүү, материалын эд зүйлээс илүү энэ театр урлагийн төлөө амьдралаа зориулж байгаа зүрх сэтгэлтэй ийм хүмүүс байдаг байхгүй юу?